Яг хаан тоглож байгаа үед давтагчаар тоглож байгаа. Өнөөдөр нэг гол хийсэн шүү. Золбоо ТV 1-р лиг тоглож ийн гэсэн чинь нэг хүн тэгээ бичсэн байсан юм. Юу гэсэн байлаа. Тийм. Золбоо ТV тоглож байгаа хүн бол одоо манай Монголын ингээд одоо ланк гэж байдаг нөгөө тэр нь унах гэдэг штэ гэж бичсэн байсан. Би гайгүй тоглолцдیں۔ Шүү. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Золбоо ТV YouTube сувгийг хөтэлдэг Золбоо гэж залуу байна. Тэгээд Монголдоо ирсэн одоо 1-р лиг тоглож байгаа. Тэгээд өнөөдөр манай багийн 5 дахь тоглолт болсон. Тэгээд хожлоо. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Гоё байна. Би Солонгост 14 настайд очиж исэн. Тэгээд 2002 онд очиж исэн байхгүй юу. Тэгээд 2002 онд чинь дэлхийн аварга болсон шүү дээ. Солонгос, Японы дэлхийн аварга. Тэгээд яг намайг очих 11 сарын үеэр Солонгос дэлхийн аварга 4-т орсон гээд яг хөлбөмбөгөөр амьсгалж исэн үе нөхгүй юу. Гадаагаар нь бүгдээрээ хөлбөмбөг ярина, гадаагаар нь бүгдээрээ хөлбөмбөг тоглодог. Ерөөсө бүх хүүхдүүд нь хөлбөмбөг тоглодог. Тэгээд би болохоор ерөөсө Монголд хөлбөмбөг тоглож байгаагүй. Сакс тоглож байгаад тэгээд Солонгост ч анх удаа хөлбөмбөг гэдэг спортыг сонирхож эхлээд тэгэл гарахаар хүүхдүүд нь хөлбөмбөг тоглож байгаа юм чи хөлбөмбөг тоглохоос өөр аргагүй. Тэгээд тоглоод үзсэн чи айгүй гоё санагдаад. Тэгээд яг тоглох явцад хөлбөмбөгийн секцнээ нэг багш намайг хараад чи ер нь хөлбөмбөг тоглоод үзэх үү гэд надаас асуухаар нь тэгээд тэр багш намайг секцэндээ аваад тэгээд тэнцэнээс ахуулаад яг анх хөлбөмбөгийн карьер эхэлжсэн гэх юм уу. Дунд сургууль, ахлах сургууль хүртлээр 6 жил яг Солонгосын хөлбөмбөгийн секцний сургуульд суралцж байсан. Одоо Монголд болохоор хүүхдүүд нь зүгээр ингээд гэрээсээ яваад бэлтгэлээ хийдэж штэ. Миний үед болохоор сургууль дээрээ байрлаж агаад бэлтгэлээ хийдэг байсан. Сардаа нэг л удаа гэрлүүгээ хардаг. Тэгэл ерөөсөө өглөө өдөр орой бэлтгэл нэг иймэрхүү байдлаар 6 жилийг өнгөрүүлж байсан. Тэгээ би өөрөө ер нь хөлбөмбөгт айгу хайртай, дуртай, миний амьдралын нэг хэсэг гэж баг явдаг байхгүй тий. Яг хөлбөмбөг тоглох үедээ бүх юмаа мартаж чаддаг. Талбай дээр гараад ирэхээр бүх стрессээ тайлж чаддаг гэх юм уу. Тэгээд хөлбөмбөг тоглохдоо хамгийн аз жаргалтай байдаг. Тэгээ энэ гоё спортыг манай Монголд бас яг одоо энэ хөгжилтэй орнууд шиг хөгжүүлвэл ямар гоё вэ гэсэн бодол байдаг байхгүй юу. Тэгээд ерөөсөө л систем яг нөө анхан шатны бүр 5-6 настайгаас нахуулаад бэлтгэдэг ийм систем бол одоохондоо Монголд байхгүй байхгүй юу. Зүгээр ингээ анзаараад харахад ёстой Монголын хөлбөмбөгчд, тамирчид, коуч, дасгалжуулагч зүгээр сэтгэлээрээ явдаг л хүмүүс байт юм лээ. Түүнээс бол яг гоё системд оруулаад тэр хүмүүсийг цалинжуулаад ивент тгээ тийм системд оруулах юм бол Монголд авьяастай хүүхдүүд зөндөө харагдаж байгаа байхгүй юу. Үнэхээр авьяастай чадвартай ялангуяа манай монголчууд ч спорттой ер нь айгүй тийм авьяастай чадвартай хүмүүс байдаг шүү дээ. Атлаа мөр сайн харна шүү. Ард чинь хин зогсож чинь намайг хар гоё бие халаагаад бэлтгэл хийж явахдаа сайн яар дуугар хоорондоо баруун талаас чинь ирж гин үү, зүүн талаас чинь ирж гин үү. 1 2 сайн. Багийн шид амир чинь сайн шидэж байгаа бол сайн байна гэж гоё магтаад 2015 онд би бас иржсэн байхгүй юу Монголд. 15 онд ирээд 1-р лиг тоглож байсан. Бас 16 онд дээд лиг тоглож байсан. Тэгээд тэр үед яг тоглож байсан мэдрэмж яг одоо бас ирээд тоглож байгаа мэдрэмж хоёр өөр байгаа байхгүй юу. Яг тэгэхээр манай Монголын хөлбөмбөгс айгүй сайжирсан байна. 1-р лиг нь ч гэсэн маш сайн болсон байна. Дээд лигийн тоглолтыг харсан ч гэсэн айгүй сайн байна. Тэгээд ер нь айгуугаа ирээдүйтэй харагдаж байна. Гэхдээ мэдээж Солонгос Монгол хоёрын хооронд одоо дээд лигийн харьцуулах юм бол маш том ялгаа гарч байгаа нь бол үнэн тий. Вар дэвсэг яг сонгоё гэж бодоогүй. Надтай хамт тоглодог Бекигээ маадгүй байдаг байхгүй юу. Тэгээ тэр дүү маань Золбох энэ 100 Монголд байх юм уу гэдэг. Тийм би 9 сар хүртэл байна гэсэн чинь тэгвэл та манай багт тоглолцоос гээд тэгээд за окей тэгээд тэгээд энэ багт орсонд аягүй гоё баяртай байгаа шүү. Баярлалаа Беки. Би өөрөө ер нь жоохон анхандаа нэрлэхүү байд юм аа. Тэгээд эхэндээ жоохон нэрлэхэд багийнхаа тамирчтай нэг ярьж чадахгүй доцсонсгүй байж байгаа. Сүүлийн үед жоохон доцсонсч эхэлж байгаа тий. Багийнхаа тамирчтай. Багийн маань тамирчиж гэсэн надтай айгуу чөлөөтэй ярьж эхэлж байгаа гэх юм. Тий. Одоо л айгуу гоё дундаа орцоо. Тий. Одоо багтаа ер нь хамгийн хөгшөндөө орж байгаа байхгүй би. Тий. Би чи 88 оных гэдэг чи одоо өнөө маргааш 40 хүрлээ. Тий. 2 жилийн дараа 40 хүрэх гэж байгаа. Гэхдээ яг над шиг жоох юм хөгшин тамирчид гэх юм уу тий. Жоох настай тамирчид нэгээд илүү сэхэл гаргаад гүөх юм бол дүүнэр нь яг тэрийг хараад Золбоох ингэж гүйж байгаа юм чи бид нар ч гэсэн ууггүй гүйх ёстой юм биш тэгээд нэг лаг тоглолол нэг гол мол тэгэл тим байхгүй зүгээр багтаа айгуу гоё тим
ирч хүчийг үгүй гэж ер нь тоглож байгаа. Тэгээ энерги үгүй. Тэгээ түүнээс бол багтаа яг хаан тоглож байгааг довтлогчоор тоглож байгаа. Тэгээ өнөөдөр нэг гол хийсэн шүү. Спорт гэдэг ер нь аюу гоё сэтгэл зүйн тэмцэл гэдэг нь шүү дээ. Яг ингээд талбай дээр гараад эсрэг багтаагаа тоглож байгаа юм шиг мөртлөө яг үнэндээ өөрөө өөртөө тоглолтож яадаг байхгүй. Би өөрөө өөрийгөө ялж ээж нөгөө эсрэг багаа ялдаг. Яг би яаж тоглох хэвээр, ямар байх хэвээр, ямар үйлдэл гаргах хэвээр, айлын хамгаалагчид намайг тэгээ шаардуулахад би ямар хариу үйлдэл үзүүлэх хэвээр яг ерөөсөө л өөртөө гол байг тэмцэх хэрэгтэй байдаг. Тэгээд өөрийгөө контролдоод, өөрөө тэмцээндээ бэлдээд хэр бэлдсэн байна. Тэр үр дүн нь талбай дээр гардаг гэж боддог байхгүй тийм. Тэгээд ер нь өнөөдөр ч гэсэн эсрэг багийн тамирчид ингээл те дүүнэр аллаа намайг. Тэгээ явуулсан тэгээ шартаагүй тэгэл гой тоглоод ямар ч дуусгасан. Хөгжөөнд дэмжигчид маань золбоо ТV ах тоглож шít тэгээд гой хүлээж авч байгаа хүмүүс ч байгаа. Бас эсэргээрээ сая сүүлд нэг золбоо ТV 1-р лиг тоглож гин гэсэн чинь нэг хүн тэгээ бичсэн байсан юм. Юу гэсэн байлаа. Тий. Золбоо ТV тоглож байгаа хүн бол одоо манай Монголын ингээд одоо ланк гэж байдаг нөгөө тэр нь унах гад байж тээ гэж бичсэн байсан. Тэгээ би гайгүй тоглолцсон шүү. 1-р лигт орчоод тэгээ яг бас айгүй цаг алдчихж байгаа байхгүй юу. Ягаад гэхээр бэлтгэл хийн. Бас тэмцээндээ орно. Би бас өөрөө сахилах баттай байхгүй болохгүй бас оройд гарч гүөх ч юм уу те. Тэгээд нэгэнт би одоо энэ 1-р лигт ороод ваар тэгээд багт тоглоно гэд өөрөө хилээд амлаад гэрээ игээд гарын үсэг зурцсан болохоор ерөөсө бэлтгэлээ таслахгүй тэмцээнээ таслахгүй хоёр коучийнхаа үгэнд ороод тэгээд тууштай явъя гэж бодож байгаа юм. Үнэхээр гоё байгаа. Манай баг өнөөдрийн байдлаар нэг ч хожигдоогүй. Тэгээд 5 тоглолт дараалал хожсон. Тэгээд бидний зорилго бол 1-р лигт авраг авах. Тэгээд дээд лиг рүү орох ийм зорилготой тоглож байгаа. Тэгээд багийн маань тамирчид үнэхээр гоё нэгдээд манай хоёр коуч ч гэсэн үнэхээр гоё сэтгэл гаргаж заагаад яг баг болоод тоглож байгаа болохоор өдөө болтол энэ амжилтыг гаргаж ирсэн болов гэж бодож байгаа байхгүй. Төгсгөл хүртлээ дуусан дуустлаа яг нэг багийнхаа уур амьсгалаар хичээцгээе авраг авцгаая. Тэгээ хоёр коучийнхаа үгэнд сайн ороод бүгдээрээ алаад өгцгөөе амжилт үзүүлцгээе. Алаад өгцгөөе гэж байгаа муухай айгу. За солонгосоор хайтил гэлч та. Амжилт. Багийнхандаа амжилт төсөө. Хоёр коучтаа бас айгүйх баярлж байгаа шүү сэтгэл гаргаж зааж байгаад нь.